За сайн байцгаана уу? Флагийн дуун дээр ямар ч утгагүй дуунуудын текст ингэсгээл яаж игээд тэндээс нь нутга нэнгснэг нэг мөсөн биелүүлэхээр шийдлээ. Миний карьер бол нар чинэгтэн лүү. Том жижигэн ялгаа харагдаж байгаа юм шиг боловч миний харж байгаагаар би бол real, чи бол real биш л гэж байгаа үг. Нар бол хизээж унтрахгүй. Нар өөрөө real зүйл. Нартай адилхан болох гээд шинж чанарыг нь хичнээн дуурайлгаж хиймлэр дэнлүү гаргаж авсан ч хизээч нар шиг тод гэрэлтэхгүй. Дэлхийг өргөн хүрээгээр гэрэлтүүлэхээр хэмжээний массыг хамарч чадахгүй. Зөвхөн өөрийнхөө л эргэн тойрны хэсэг газрыг л гэрэлтүүлж чадна. Тэгээд мэдээж эцэст нь унтрна. Ялаач угаасаа тэнэг амтан дөө. Нарлуу нэсэй гэж боддгоо мөртлөө дэнлүүг нартай андуураад гэрэлтэн шаваад байж байдаг. За үүний дараа Эцүүд нь өмгөөлөх нь тодорхой гэхдээ дотроод крүүгийнхаа баленчаасаа ицээ. За яагаад энд флаг баленч гэдэг үгээр илэрхийлсэн бэ? Баленч гэдэг дүр нь онц дүмдийн 2 дугаар улирал дээр гардаг UB Comedy-гийн Батагийн бүтээсэн Бямба гэх нэртэй дүр. За энэ дүр нь ямархуу дүр вэ гэхээр гаднаа гэлэнцэг, дотроо баланцэг дүр. Гаднаа бол яг л нэг ламын дүртэй сайхан харагддаг. Гэхдээ архинд дуртай Зүгээр оруулаа хөргчээд тамхинд дуртай, бас мөнгөнд дуртай. Худалч бас хулгайч. Дамжаа ноён Бямбагаас гуйдаг юм л та. Бямба миний дүү бид хоёрт нэг сайхан дуудуулаад өгөөч бишээ. Сайхан заслын ном уншаад өгөөч гэхэд нь нэг өдрийн хаан дууны үгийг нь тонгоруулаад уншчихна. Заслын ном уншиж байхад дотроо сайхан сүсгэлээд өөдрөг зүйл бодоод сууцгаж байгаарай. Гиний айбагдаанад удаграачихгүй нэдэн насагдана. Дэнээс рухтан лумтрагын луу дурдан өгмөр насагдана. Дуусныхан дараа дулмаа асууна. Гэхдээ саяных нэг л тийм өөр аялахтай заслын номноос өөр сонсогдоод байхын гэхэд нь Бямба. Саяных бол нөгөө шин заслын ном оо. Бараг л хотын төвийн ном ухааны юм хэлдэг. Саяных нөгөө шин заслын ном юм л да. Цөөн өгтөө мөртлөө өөрөөр хэлбэл үр дүн сайтай тийм ном байгаа. Дээр үе одоо найсмас одоо үед лекц шиг урт өгсөн тийм урт байсан одоо мессежийг яаж одоо хитгэн мөрөнд одоо бас яг тэр поинтыг нөхөх гэдэг утгатай болоод Улам богинохон болоод улам юм аялгуулаг те. Нэг дагаж дуулахад амархан юм шиг те. Харин хэрхэн хулгай хийхийг нь та нар өөрсдөө онц дүмдээс цаашаа үзээрэй. За дараа нь Намайг Франкенштейн гэж дууд. Би өгсөн карьерийг чинь амлуулаа. Франкенштейн гэдэг нь шинжлэх ухааны уран зохиолын роман дээр гардаг эрдэмтний дүр. Уламжлалт, шинжлэх ухааны бус туршилтаар мангас бүтээдэг залуу эрдэмтэн. Мангасаа амьлуулах тухайн мөчтөө гэж хэлдэг юм. За цаашаа явъя. Гаднаа гэлэнцэг дотроо паланцэг иш охтууд минь заллуулва. Гэдэг эдгээр үгнүүд нь флагийн Тэдний инстаграмда уулан дадаг хамгийн хөргөн гिचиг би шөнийн цагаар дуу гэдэг үгнийх нь хариун байна гэж ард түмний маань нэг хэлсэн байгаа. За дараа нь Энэ үчиний байх салбар биш мөрөдлийн багтаал тэргүүлээ мэдөө. мөрөөдлийн баг гэж юу вэ гэхээр осор жамаа ба түүний нөхдийг хэлж байгаа. Энэ хэдийн урай нь мөрөөдлийн баг Монголыг аварна. Таач бас бидэнтэй нэгдэрээ гэсэн урайтай. Энэ урайныхаа санааг хаанаас авсан бэ гэхээр хошин шогийнхноос. Та бүхэндээ шуурхай мэдээ дуулгая. Мөрөөдлийн багийнхын фото дэлхийг авахаар сансарлуу хөдөглөө. Манайха шин гişүү. Хин байна гэхээр Арго багш. Бурхнаар бөөлждөг эмэгтэй, Орифлемийн оюун гэрэл, хунтайж даван юм. Тэгэхээр мөрөөдлийн баг гэдэг ойлголт нэг тийм хачин хүмүүсийн нэгдэл гэсэн үг. Ингээд флагийн мөрөөдлийн баг нь лойчсон болж байна. За ийхүү явж байгаад энэ үгийг хэлж байгаа байдал нь мэлхийний гаргадаг дуу чимээтэй адилхан байна гэж оркуудын маань нэг нь хэлсэн. Бас мэлхий ялааг барьж иддэг. За бар гэдэг нь бас хоёр утгатай. Нэг нь шууд утгаараа, нөгөөх нь сленг. Өөрийн үг бичих чадварыг бар гэдэг. Би нэг залуугийн реакшн үзэж байхад байх, гайх, сайн, айн гих мэтчлэн иймэрхүү сүүл холболтууд нь анх дуу хийж байгаа хүүхдүүд л ингэж холбдог бидтэй гэж ярьж байна лээ. Өөрөө үг бичих чадваргүй гэж хэлсэн нь үнэн санагдсан. Флач өөрөө
хүнээр үг бичүүлэх нь асуудал биш гэж боддог юм лээ. Чи одоо нэг амар байшин барих дуртай хүн. Тэгээ чи тэр байшныхаа одоо нэг байны өрөөг чи угаасаа яасан чи чаддгүй. Бангот чи одоо нэг байны өрөөг нэг юм хүнээр хийлгчээл тэгэл чи байшин барьж байгаа тэр нь ялгаагүй. Дрейкийн төвшөнд үргэлжлэхээр очих юм бол одоо ghost writer гэдэг хүмүүс бол хид байна уу? Хинээр нь бичүүлж гинүү, чадж гинүү ямар ч юм байхгүй. Ай маяараа авчдаг lyrical муутай рэпер гэж бодод тийм шүү. Өвг муутай. Би зүгээр Монголын ямар ч рэперийг би үгээрээ баран шүү нэрэ. Улаан цуцгалан хүрхрээ ата 5 тэнгэр алта 5 богд Монгол юмнууд бол ер нь бол шигтгдэг анхны рэпер гэж өөрөө бодож байгаа угаасаа. За цаашаа явъя. Энд ч бас хоёр талтай. Ялаач дахиж нисэхгүй, онгоцч дахиж нисэхгүй. За хамгийн сүүлд төгсгөлд хэлдэг үгнүүдийн тухай ярилцсан. Flag-ийн murder гэд дууных нь төгсгөлийн үг байна штэ. Flag-ийн хэлж байгаа энэ дэмжлэгийн үгнүүд үнэндээ Rocket Bay-ийн хэлдэг үгнүүд. Гэхдээ авьяаслаг монголчуудын тайзнаас. За иймэрхүү зөвлөгөө өгсөн болон дэмжлэгийн үгийг шүүгч ямар үед хэрэгэлдэг вэ гэхээр хоёр тохиолдолд. Эхнийх нь хасагдаж байгаа үед. Өмнө нь Бата авьяаслаг монголчуудын тайзан дээр гарч ирээд хасагдсан бол энэ удаад Flag гарч ирээд дахиад хасагдаж байгаатай адилхан. Тэгээд хасагдах үед нь дэмжлэгийн үгнүүд хэлж өгч байгаа. За нөгөө тохиолдолд дараагийн 2 дугаар шатанд нь амжилт хүсээд дэмжлэгийн үг хэлж болно. 2 дугаар шат буюу 2 дахь удаагийн дээсээ сайн хийгээрэй амжилт хүсье гэсэн утгаар. За одоо Flag-ийн дууг харцгаая. Flag-ийн дуунаас таалагдсан нэг мөр байгаа. Бүсэл хоёр талтай байсан цосох талтай бай. Өөрийнх нь ярьсан хэлсэн зүйлтэй нь яг таг таарч байгаа болохоор Ютан ярилцлагын дараа өөрлөө нь хүмүүс дайрч орж ирсэн. Зарим нэг хүмүүс нь давх ёсгүй хязгаарыг давсан болтой байсан. Ухлалраа те төгийнхээ араас явмов те ээж чинь чамайг төрүүлсэндээ харамсдаг заяа. Бүх зүйл хоёр талтай байсан ч зогсох талтай бай гэдгийг нь бол хүлээн зөвшөөрч байна. Орлолуудын ихтэйсэн цэцэг хүүхдийн цэцэрлэгээс наа. Энийг би ойлгохдоо чи хүүхдээ өөрийнхөө хүүхд гэж бодож байна уу? Үгүй штэ. Миний хүүхд штэ гэдэгтэй л адилхан утгатай байх. Монголын иргэний агаарын тээвэр чиний хүүхдийн аав тий ноёмлаа ирсэн байна. Би ч гэсэн сая миний хөө. За тэгэнгүүт эсрэгээрээ хэлсэн үгнүүд нь хоорондоо яг цав таарахгүй, авцалтгүй зүйлүүд бас нэлээд байсан. Эхний жишээ хамгийн эхэлж хэлэхдээ өтөг буцандаа баригдсан хөдөөний хүмүүс гэж хэлдэг. Гадаад байдал өнгө үзмжээр нь хэлсэн мөртлөө үүний дараагаас өтөг буцандаа гэдэг хоёр үгийг нь авч хаяад хэрэглэх болсон. Ингээд тайлбарлахдаа би гадаад байдлаар хэлээгүй. Зөвхөн ухамсарынхын төвшөнд юм ойлгох чадваргүй хүмүүсийг л хөдөөнийх гэж хэлсэн юм аа гэд үгээ өөрчилсөн. Ярьж байгаа юм ойлгохгүй тэгээд бүдүүлэг гадуур нус цэрийн хайдаг те хотын соёлгүй хог мог хайдаг ийм стандарыг бол би хөдөөний стандар гэдэг байхгүй. За үүн дээр нэмээд хөдөөний хүн гэдэг тодорхойлолтоо хотын соёлгүй гадуур нус цэрээ хайдаг хог могоо хайдаг хүнийг хэлнэ гэж дөнгөж хэлснийхээ дараа энэ яаж юм бэ? Цонхороо сүйд сайныхаа дээжийг өргөөд байдаг авгаан нарын үйлдэлтэй яг адилхан байлаа. Хоёр дахь жишээ. Энэ үгнүүд нь би эмэгтэй хүний араас гүйдэггүй. Миний ганц гүйдэг зүйл бол мөнгө гэж байна те. Flag-ийн хувьд хайрын дуу огт дуулдаггүй гэдгээрээ бахархдаг юм шиг байсан. Яг дууныхаа үгээр амьдэрдэг, яг амьдардгаараа дуу зохиодог, хайрын дуу идэггүй, жинхэнэ рэпер байна. Гэхдээ үнэн хэрэгтээ Flag хайрын дуутай. Надад итгээрэй гэдэг дууных нь нэг мөрөн ч үүнийг баталдаг. Энэ хайрын дуу нь 3 жилийн өмнө гарсан. Харин хайрын дуу дуулаагүй үлдсэн нь хинбэ гэж хэлдэг дуу нь 1 жилийн өмнө гарсан. Тиймээр би эмэгтэй хүний араас гүйдэггүй, миний ганц гүйдэг зүйл бол мөнгө гэжсэн да. Энэ нь нэг тийм бор арьсыг хэлээд байгаа юм шиг санагдсан. Жишээ 3. Алуурсны дүүрээ хайсан майсан за болоо ягсан. Жүжиглмээр байсан бол анхнаасаа сууж дорохгүй яс. Нэг дүүрээ асан масан жинхэнэ хипхоп хайц. Яс ярвал Flag өөртөө ч алуурчны дүр байгаа. Хоёрын хоёр залуу цааш нь харуулчаад үжээр ариулаад байх чинь энэ тэгээд ариу явдлаа. Миний хувь хүнд үнэхээр утгагүй санагдсан нэг мөр байсан. Үхэл хагцал биш би 100 цэнгэл дуулдیں۔ Үүрч чадахгүй зовлон биш би өөртөө зөвхөн жаргал дуудیں۔ Үхэл хагцал цус нүүж дуулвал муу бүтээл. 100 цэнгэл жаргалтай зүйл дуулвал сайн бүтээл. Энэ ямар логик вэ? Би яг өөрийнхөө ойлголтын түвшинд л буулгаж бодож байна л та. Ван Гогийн зургнууд байлаа гэж бодъё. Тэгээд тэдгээр зургуудыг үнэлэх шаардлагатай боллоо. Тэгвэл энэ зураг дээрх шороотой төмс идж байгааг харснаа. Оо ясан муухай өтөг буцандаа баригдсан. Ямар муухай хүмүүсийн зураг вэ? Энэ бол харин нар мартай гэгээлэг сайхан зураг болсон биз дээ.
Яг л нэг ийм шалгуураар урлагийг сайн муу гэж үнэлэх юм бол урлаг биш болох байлгүй дээ. Фла дуун дээрээ юм ойлгох гээд яг юу ч бодохгүй байж болох. гэсэн нь ер нь л үнэн байлээ шүү. Ойлгочих юм бол ёстой гайл болох юм байл. Гэмт хэргийг үл мэдээлсэн, муун далдалсан гэх зүйл ангар. Өрөө дүүрэн утаа гихтээ шалтгаагүй ган Drill trap дүнэр бүгд шөнийн цагаар чулуу зөөгтөн хамуудын тэнхүү юм зохицуулж Сан ABC Занси баси Дасан дорж за дараа үлзий бай үнси За. Би л ер нь хитрхи ургуулж бодоод байгаа бах уу. Өөр юм зарсан ч байж болно штт. Шээгээр эхлээд айгаар төгссөн тэр юу вэ? Чээгээр ихэд айгаар төгссөн. Шээгээр эхлээд айгаар төгссөн чинь Choco pie. Ма энийг авлаа юу? Газрын мохор түүх ажлуудаа сууж байгаа нөхрөө шүү дээ. Би цаатлыг халцсан болохоор дээрс зохиогүй. Гэхдээ яг юм ойлгох гээд явах вэ? Юу ч бодохгүй байж болно гэдэг нь үгийг нь сонсохгүй байсан ч vibe нь гоё чамайг зугаацуулж чаднаа л гэсэн утгатай байх. Би флагийн ярьсан ярьцлагуудыг нь бүгдийг нь сонссон. Надад төрсэн бодол нь фла амьдрал дээрээ сайн залуу. Өмнөх үеийн pop төр хэр шүүмжлэлтэй байдаг вэ? Бид нар бол тэр хүмүүсийг шүүх ирэх байхгүй хипхопыг тэгээ хөгжүүлээд ирсэн байхгүй нь бид нар цааш нь ингээд шүүх болон хөгжүүлээ авч явах чинь. Орттой гоцоонд хүмүүст бас ингээд дууга хөргмөрөө шүү дээ, тий. Тэр тал дээр юу нь юу бодож гин яг Төлөвлөлөөтэй тий ховийн зохион байгуулалттай. Хоёрдугаарт бол багахан амжилт гаргачаад амир бие тоогоод тий. Хатаа одоо юу яриад байгаа юм гэсэн шиг багахан амжилтандаа бас хит хөрөхгүй байх. Зүгээр уулзаад яваад. Тэгэл нэг уулзж байгаа жаалхтай. Сая нэг жилийн өмнө найзсан салсан. Оппозит чиг дуу хий гэж бодсон. Тиймэрхүү дуу бичээр нь болд юм байл шүү. Дарцсан юм удалсаа. Фла амьдрал дээрээ сайн залуу. Тэгсэн мөртлөө дуун дээрээ муу залуу байхыг хүсдэг. Клипэн дээр гардаг фла яг өөрөө биш. Зүгээр л өөрийнхөө байхыг хүсдэг хүнээ клипэн дээр дуурайдаг. Санжаа өөрөө хэлээгүй байхад тэнгисийн эрэг дээр гараад байсан гаяг мөн үү гэж асуудаг. Энэ аягаа одоо их гарч байгаа да. Стенли. Тэнгисийн иргэдэх тэр сайн юм уу? Тийм шүү дээ. Тэгээд би бодохдоо Инстаграмын хөөрхөн охтуудыг шүн дуудаад хамтдаа тэнгисийн эрэг үздэм болов уу гэж бодсон доо. Саш бүмти гээд хоёр нөхөртэй яагаад муудчихваа те. Ерөн шинээр гарч иж байгаа хүмүүс чинь тэгэл одоо амжилттай байгаа хүмүүс руугаа DC-ижл толомд ордог. Америкч гэсэн тийм байдаг. Яг ч хөөгийг дом мөн дээр огт муулаг үлээсэн тэгэл гівэнт намайг муулаад орж ирсэн.